Сайн байцгаана уу? Та бүхнийхээ гэр бүлийн боловсрол зориулан хүргэж буй цоврал хичээлийн маань өнөөдрийн сэдэв гэр бүлдээ маргаангүй харилцах зарчмыг танилцуулна. Хосууд яаж маргадаг нь хэр ойрхон муудалцдгаас илүү чухал байдаг. Учир нь хэрүүл маргаан нь нэг талаас хамгаалалт, нөгөө талаас дайралт юм. Улаараа маргаснаар та ялж болох ч хариуд нь сайхан сэтгэл, хайр инэрлийг олж авч чадахгүй хүрнэ. Иймд та бүхэндээ гэр бүлдээ маргаангүй харилцах зарчмаас танилцуулъя. Гэр бүлд үүсэх төвшөрт байдлыг намжаахад бусдын бодлыг хүндэтгэх, шүүмжлэлийг ухаалгаар ойлгож нийцтэй байх, харилцаанд илрэх сөрөг сэтгэл хөдлөлийг аль болох шүүмжлэлтэй гол нь биш, харин түүнд ухаалаг хандах. Амьдрал эхнэр нөхөр хоёр асуудлыг хамтран шийдвэрлэж, бие махбод оюун санааны хүч чадвараа нээж, бие биенээ илүү танин мэдхийг хичээх. Хэн нэгнийхээ албан тушаал, алдар нэрийг бус, харин хувийн зан чанарыг нь хүндэтгэн үзэх. Бусдын дэргэд ханаа шүүмжлэхгүй байх, бусад хүмүүстэй ханаа харьцуулах нь утгагүй зүйл юм а гэдгийг ойлгох нь чухал юм. Хоёулаа хичээдэг харилцаа хамгийн урт удаан үргэлжилдэг. Та бүхнийхээ гэр бүлд аз жаргал хүсье.